Өглөөний минь. Өглөөний минь. За, сайхан руу. Сайхан амартай. Сайхан амартай. За, одоо чинь цаг 5:50 баг байна. Тий. Батхаатай ажил руу гоё. Амраа. Эндээс нэлээд хол юм байна. Хоолой бичигнүүд хашд одоо хатраагаад гадаа. Тийм байна. Тэгжиж автобусныхаа буудлаа. Тэгээд автобусны буудлаа очин тэгээд автобусны гараад. Хэдийн унаанд хамгийн ихний унаанд 6:30 автобусны гарна. Яа. автобусны гарч. Одоо тэгэхээр бараг амжуулна да. За тэгвэл бид нэр өдөр танай ажил дээр явчихсан. За тэгээд та одоо ажил дээр байж гин дүүн өдөр шууд гэртээ байдгийг. Тэгээд шууд гэртээ очиод таны ажил дээр явчихсан. За хоёлаа сайхан явцдаг байна. За. Одоо тийш амжуулна. Мэдгчээ. Сайн байна уу? За ажил хэрэг орлого хэрэг. Тачгүй. Өнөөдөр ер нь орлого ямар хувь вэ? Өнөөдөр тачгүй. Таны тухайд энд одоо ойролцоогоор хичнээн хэдэн жил ингээ 15 жил болсон шүү дээ. Тийм үү. Нилээ хож 90 оны дундуур гэсэн үг юм шүү дээ. 97 76 он тий. Яг энэ бодолтой. Тийм үү. Анх яг энэ буудал дээрээс ингэж худалдаа хийх санаа танд юу яаж төрж исэн бэ? Би чирээс хөдөө бас байсан шүү дээ. Тэгээд л хүүхд маань шашны дэд аваад ирсэн байхгүй юу. Тэгээд эхний жилд нь би нэг шашны дэд чи бас бэлтгэл үүтэйсэн бас өндөр шалгалттай том сургууль шүү дээ. Тэгээд эхний жилийн би айлын байр хөлслөөд хүүхдээ энд байлгасан байхгүй юу. Тэгэхээр цаанаас хойш өрөвдөл айгүй хэцүү байсан надад. Тэгээд 96-7 онд гарч ирсэн хүүхдүүд авчихсан. Тэгээд их наягатай бас чинь. Тэгээд мөн төрөж муутай орж ирчээд нэг цай зарж нэг үзээд тэгээд байсан. Тэгээд л нөгөө хамгийн сүүлийн 1000 төгрөгөөр хүүхдээ сургууль дээр авчирч байгаа гоо агсаж байгаа байхгүй юу. Хийддэг зүгээр хичээлийн нэг өдөр нь үү? Зүгээр тий одоо яг эхний үе шүү. За. Одоо яг ингээд чинь 6 сард яг нөгөө яачаад нэг томилт авдаг шүү дээ. Тий одоо бүр бодлоо гэж яг тэгтэн би өсөж тэр үеийн таксид барьдаг гэсэн хувийн машин байгаагүй шүү. Тэгээд их л гайгүй таксид авч шүү дээ. Гэж бодоод байсан. Яа нэг 1000 төгрөг нөгөө таксид авчиж байгаа байхгүй. Тэгээд эргээд автобусд мөнгө авахгүй. Тэгээд яг нэг зүйл хэлж байгаа. Тэгээд ичгээд тэгээ нөгөө хүүхдтэй байсан. Бас айдаг жоохон цэцэг сажиг хийсэн байсан гэрээсээ. Тэгээд би нэг юу яасан. Би бас готлоо трав юм хэм айна ер нь юм айхад болтой. Тэгээд харамны төрөө байсан. Тэгээд нэг захтар нэг явж байсан жоохон тэр харамны төрөө авч байгаа харагдсан байхгүй. Мөнгө болтгүй минь хэд юм бол гэсэн шиг одоо асуусан чинь 1250 хэлээ тэгж авсан. Тэгэхээр нөгөө төрөөгөө ирчээ бариад хойшиж нэмжээ монгор алцчихад. Нөгөө тэгэхээр 1200 өгч тэр үеийн Монте-Карло гэсэн хүн байсан юм. Тэгээ стуурцж байсан. Тэгээд одоо энэ инструмент чинь яг байсан да. Энэ гурыг аваад нэг каноны хайцаа 50 төгрөөр авдаг юм бас. Ийм дагуу харц. Тэгээд тэрийг аваад энэ урд энэ ерөөс юм байдгүй. Энэ урдын буудлаа чинь 10-аатай устай. Тэгээд тэр устай дээр бачиг дээр юм болоод жаад тэнд очиж суудаг байхгүй. Тэгээд би яасан гачин муу хувцастай суугаад байхад дотроо бодлоо байхгүй. Гэ цаавал годомж сууж байгаа заад муухаас ямар алдтай юм шиг би бас тэгээд бас яг уурхад ажиллаж байсан хосмор гайгүй байсан л та ер нь бас цайлан гайгүй байсан. Тэгээд савхиг дээрээ суучдээ нэг өдрийн цад нэг осоо хөөгөөд хэцүү л байлаа. Тэгж бод нэг хаалхад тэгж ингэж одонгорч юм байна. Маргааш нь тэгээ сууж байсан чинь нэг одоо таних ч юм да хорооны цагтаа нэг нөгөө миний тамиг дээр авчихдээ. Маргааш би ч тэгээд модлог дуусчихгүйтэл энэ 13 цаг чинь нэг жахаад юм контейнер хийх усад байсан. Тэрэндээ очиод уусаад гүйж ирчин. Тэгээд өдөрт нэг 3-4 өргөн шивдэ нэг өдөр чинь. Тэгээ анхны өдөр та хэдэн төгрөгийн ашиг болж ив? Тэгээд чинь нэг 500 төгрөгийн ашиглаа хийсэн байхад одоо найруулж. Тамхиг хэдээр авсан гэсэн үг үү лээ? Тэгэхээр ч одоо хэдтэй одоо 300 хэвчээ да 400 хэвчээ. Тэгээд 50-аар зардаг байсан чинь нэг 50-аас 8 төгрөг ундаг байсан үе ах шүү.
Тэгээд нөгөө тэгээ өдөртөө би 200 төгрөг гал тэгээд 300 төгрөгөөр ороо нөгөө тэг чинь гайгаас 300 төгрөг нь яасан байдаг байдаг ш. Тэр чинь айдаа авч чинь тэгээд чамцгаа нэгүүдээ тэгээд тэр айдаас гэсэн бас бүтээсэрсэн айдаас ажил дөрөвдөөсөн. Тэгээд 200 төгрөг хороогаад байсан чинь би 10 хоногийн дараа 2000 төгрөг төлөхөөс овоо хөлтөй болж байгаа юм шүү дээ. Тэгээд эндээс бас таг маань нэмэгдээд байгаа юм чи өдөртөө. Тэгж тэгээд би хэлсэн аймаа шүү дээ. Би энэ асуудаг ажил төрөлд гоцоод архиулсан гэхээр санаас мэддэг байхгүй. Би ч одоо бас их завлаа үзчил байсан. Хүн завлаа байхгүй яах вэ? Үнийг л нэгэж өгөндөө ямар ч байсан миний ард мод тарьж өгөх. Тэр үеийн хороомны төрийн ер нь таны бизнесийн эхлэлийг тавьж аюултай. Ястай мундаг. Тэгээд одоо би бас ер нь яг хөтэй нэг яг энэ задгаа ярих ус олдоод ярихсан ч бодгийг. Би энэ асуудаг ажил төрөлд гоцоод архиулсан гэхээр санаас мэддэг байхгүй. Би ч одоо бас их завлаа үзчил байсан. Хүн завлаа байхгүй яах вэ? Би 25 настай байхдаа 3 хүүхэд маань гэртээ шатчаад юу ч болоод нэг компани яраад нэг яг өмсөн хувцас тэрэн дээр нэг яг л амт мөнгө өгсөн юм өмнөөс нэг ганц хоёр цамц авсан баг. Тэрийг өөрөө тоостой машин дээр суугаад бэрхээ уурхад оччихлаа. Бэрхээ уурхаан дараа балжин юм гэж мундаг хүн байсан да. Тэгээд аймгийн хөдөлмөрөнд очиод дуудчих тэгэхээр би ажилдаа очих гээд очиж чадахгүй очихоор айгүй хэцүү. Аймагтаа баймааргүйс надад бүр орох гэж олдохгүй байгаа юм чинь. Тэгээд тэр нөхөртөөгөө би 3 хүүхдээ алдсан болохоор хоёулаа яриад салцсан хоёулаа. Тэгээд одоо нэг ажиллаа яад юм уу ууд өвчий өсөж өгч болохгүй биш үү гэдэг. Юусаа болохгүй. Нөгөө нөхрөө онгоцондоо гаргаж ирчихсэн. За одоо өхрөгөд голдор очиж ястаа ордохгүй гэдэг үү. Юу ч юм мэдэн зүйлтэй ястаа нэр яах юм чиш. За өгөхгүй байна гэж бодоод. Тэгээд одоо ямар нөхрөө ч юмрээд хэлтэй байсан. Миний тоос яасан ч ерөөсөө 3 хүүхэд байх юм чинь. Энэ чигээрээ тоосон ерөөсөө гэж бодоод. Тэгээд ирээд аймгийн хөдөлмөрийн төвчөн дээр очиад яасан чинь чи яах гэж юм гээд би одоо энд ингээд аймагт ажилламааргүй би яах вэ яа гэм гэсэн чинь яах вэ чиний амьдралыг харж үзээд ингээд аймгийн намаа хорооны тушаал гэсэн мундаг тушаал байлаа тэр тэгээд бэрхий уурхад суух үгүй би одоо цалгаан ч юм байсан. Таны үндсэн мэрэгжил болох гэж хаан ч. Би Оросоор яваад төгссөн шүү дээ. Тэгээд нөгөө бэрхий уурхад очсон чинь тэр балжин аймагт дарганы өстө очсон чинь ямар мундаг тэр байваа нэрээ. Нэрээс би энэ би намаа хорооны тушаад над хэрэггүй чи зөв хүрээд ирсэн байсан ч би чамайг өстө авах байлаа гэдэг. Тэгээд өдөөс урд нь очсон хүн чи тэр өдөр аюул ч гоё өдөр таарсан нөгөө намрын дунд сарын шинэ 17 нөгөө баахан хорим хийдэг өдөр тийм өдөр таарсан байна л дээ би тэрийг яг тэр өдөр мэдээгүй багсан дараад нэг их сайхан өстө ийм гоё өдөр ийм сайхан ийм гэдэг би ерөөс мэдэхгүй байсан байхгүй тэгээ хожоо өдөр намаа унтсан тааж хаалгын айд гэрээд байсан надад гэж бодоод тэгээд өдөөс хойш нэг байр судлаад байранд оруулаад тэр байсан хүний найзны дээр төчлөөр хийгээд тэгээд над чинь дорн ажил өгөөд дараа хуралдаад цагаа хуралдаад дорн ажил өгөөд гэрлийн байсаа хийдэг ажилтаа тэгээд явж ирсэн та. Амьдралын зам ер нь нэлээ их өрнөлтөө адармаатай юм. Айгүй их янзтай байсан. Тэгээд тааш хүн орлого яах вэ? Ер нь ерөөсөө хөдөлмөрөд ерөөсөө сөхрөхгүй байх хэрэгтэй. Ямар хамаатай байдаг юм байгаа л завууд жаргаал ямар хамаатай. Би ч ингэж бодож явах юм байдаг хүүхдүүд байдаг ерөөсөө. Би ерөөсөө тэг завж жаргаж явахдаа ер нь яг чи төрнөөс болов энэс болов гэдэг ер нь гамшигч бай. Ер нь хүн ч надад нөлөөлсөн би нэгийг муу хийж амьдрах тун дургу. Ерөөсөө яснасаа дургу. Зүгээр л өөрөө мөлхөд авахтай. Хүн муу хийж амьдрах дургу. Нэг
ийм зүйл санаанд асуумар санагдаад байна л та. Анх хороомны төрийг ингээд Бенжаминын зах дээр ингээд тэмээд загчаад энд хурж ирээд энэ хавийн байршлыг та тэгээ ерөөс ууталж суудахгүй байсан юм уу цагтаа тамхи манай авчирчаад танаа гэр чи хаана байсан юм. Тэгээ манай гэр байгаа гэхдээ манайх ерөөс юм уу тий шар хатны техник зах татвар нэлээд хөл хөдөлгөөн нэлээд оргилсон газар шүү дээ. Тэгээ яг энэ цэгийг олж ирнэ гэдэг чинь бас их мэдрэмж юм аа. Тий тэгээд би энэ газрынхаа бас чулуунд нь ч бараг хайртай. Одоо энэ тхэн зам энэ цэвэрлдэг улсуудын дарга маастер нь сайн мэдэн би хуулгаар сайтаа гайгүй байхдаа эндээс тэр зүү төр цэвэрлдэг байдаас өглөөртөө ирж байгаа. Тэгээд энд ороо явахдаа доод нуухтаа сүлтээ цэвэрлж явчихдаг гэсэн. Одоо бас тийч чадахгүй байгаа хөл маань муу. Таны яг энэ амьдралаас ямар байсан уу яс ямар болгож байгаа тийм газар тий яста чулуунд нь чайртай тэгээд манай хүүхдүүд тэгдэгс ёо ээжиг яста ингээд өхөн ихээр би яста 13 дэх хошч суух байхаа очиж биднээс их дорсон байхаа гэдэг. Тэгээд тэгээд тэр усууд урталын усууд дургуйцаад тэнд суусан чинь нэг цагтаа нарын чиг үсэд болж ихэд нөгөө усудаас хамгаалдаг байсан байх л да бас л адилхан надад бодоод хамт ус байсан та хөөе. Тэгээд сүүлдээ танилцаа сайхан болчихсон та ах дүүнэр шиг болцсон. Тэгээд би энэ таг ганцаараа ирээ суусан тэгээд тэр чигээр юм. Маа манаас мундаг хөдөлгөөрч юм uuсан ээж маа ч гэсэн сайхан. Тэгээд биднээс хэлбэг нар салхинаасаа энерги аваад явж байгаа хүн гэдэг чинь хэзээ ч өгдөг юм. Та гар салхинд гардаг гэдэг байхгүй юу? Тэр ерөөсөө сэтгэлээс гардаггүй би нарнаас салхинаас энерги авч байгаа олон түнээс энерги авч тийм болоод өгдөхгүй байгаа гэж бодоод. Мундаг сайхан сэтгэлээ. Миний хувьд бол ингээд таныг өглөө чинь та 7 гэж ирдэг. Орой хэд гэж хууж байна? Орой одоо янз бүртэй 7 ч буу 8 ч юм. Бараг 12 3 цаг ингээд бүхэл өдөр гадаа бараанд яваад цаа тэгээд хоолунд ороод тэгээд. Тэгтээ бараг 12 3 цаг ингээд гадаа ингээд бол хөгшин настай хүн битгэл залуу хүнд хүртэл нэлээд чанга шүү. Хуцаа сайн уучлаа. Тэг анзаараад хаттай хоол цагаад энд авчирчдаг юм шиг юм уу? Хатмат юм мата хэдэн болжмтайгаар яг хавандаа үзэн. Бас болжмроо хоолно. Бага тий. Аха. Эдгээр чинь ингээд бодоод солигддаг лээстэй тэгээд ингээд л идэв. Аха. Би энэ газрынхаа бас чулуунд нь ч бараг хайртай. Ямар ч хүний дэргэд хөмсөө зангидаад даргаа битгий муу хэлжээ, цалингаа битгий муу хэлжээ. Энэ чинь дандаа чамайг дандаа унтраадаг асуудал шүү. Энэ юусоо их муу гоё. Асуумаар байна л та. Одоо тамхи ширхэл зарахыг хоригдож байгаа. Тэр юм аюултай яа. Танд гомми ингээд яаж идэг. Танд дээр бас хууль биелүүлэх шаардсан хүмүүс бас нэлээд байдаг яах юм. Би ч над чи хардаа ганц хятад юм байна уу юу? Байхгүй штэ. Энэ хойч эрүүл мэндийн хүрээлэн дотор чинь нэг мэрэгжлийн хяналтын алба гэсэн. Энэ чинь би айтхана айдаг засны хүн биш үү. Босоод байгаа. Тийм учраас би нэг ч хятадын тавьдаг. Аха. Тийм. Ерөөсөө эднээс ирсэн цагаас хатан тавиагүй гэсэн. Тэгээ одоо тамхи яаж аргалж байна? Тамхи яахад би элдүүлнэ одоо тэгээд ихтэй моонтаа тэгээд одоо ингээд нэвтрүүлгээр гараад одоо яана та? Үгүй би чинь зарах юу яах вэ? Одоо ихээр бүхлээр авч байна. Бүхлээр авахаар өөрснөө бас яриад байгаа юм. Бүхлээр авахаар бас шал хэрэггүй мөнгө зурцгаад өөрсдөө болохгүй тэгээд 50 хүн аваад ингэж чадсан. Зүр хоёроо дааж яваад ингэж болчихж байгаа байхгүй юу? Өмнөд шахтаа нэг авдаг, орон шахтаа нэг авдаг. Маш их. Эндээ ингээд зурж ажилласных би ямар ч байсан би энэ Монгол улсад би ямар ч байсан нэг хулгайч хийгээгүй. Хулгайч судалчийг төрүүлсэнгүй ямар ч байсан одоо манай хүүхдүүд чинь тий би 9 цагтаа чэлжсэн би. Би энэ нийгэм чи өөрөө гуйлгчин болж годомчин шившгэлээ гэж бодоогүй би дөрөөс өөр хүүхдээ би хулгайчны дэрвчин болгочихгүйгээр би ямар ч байсан би амьдрал төрхий дээрээс сууж одоос таанастай ерөөс амаа өдрөгөл ингээд одоо янз бүрийн болтон шүү дээ. Тий. Тэгээ зорилгоо биелүүлсэн зөвөр айцсан юм яаж явах би яаж мэдгүй тэр одоо манай хүүхдэд аав ээжийнхэн асуудал гэж бододгийг. Та энэ малгайг
Ер нь бол сүүлийн нэлээд олон жил өмсөж байгаа шүү. Тэгээ энэ ямар учиртай? Би ерөөсөө бүр үндэсний хувцас ер нь Монгол дээлэн хувцсанд их дуртай. Тэгээ яагаад чи та энд ингэж өмссөн бэ гэхээр би одоо чинь бүр үндэсний хувцас өмсдөг болоо чинь 10 жилийн баг өмсөж байгаа юм даа. Тэгээ одоо ойрын хэдэн жил ерөөсөө ойж моёхын дараагаа тэгээд энэ ажил ихтэй болчиход заяа шиг гэж таа юу яаж чинь аваач уусаад өмсдөг болчихлоо. Гээд сэлэндээ сайн бөөрөнд сайн би дотороо заавал бүстэй явдаг. Ерөөсөө үндэсний хувцасанд өмсдөг болоосоо ерөөсөө бинтээ одоо хятад чимчээ юу юм шиг болоод болчихгүй. Тэгээд би үндэсний хувцас өөрөө хийгээ. Ер нь юм ойдог л да. Тэгээд хийгээд өмсөн анхан живэртэй толоо үтсэн юм шиг хачин байдаг байсан. Тэгээд 2003 оноос л улсууд жалж яхан дандаа өдрөмсөд эхлэхээр би дотроо бол баярлж байгаа юм. За яамаад юм өмсдөг болж байна. Хэдэн хүнс дээд хугацаа эсвэл надаар дандаа дээдрээс үлээ. Тэгээд яасан. Тэгээд ер нь өмсөд аваадаа одоо ч гоё болчихсон. Түрүүнээс хойш анзаарал байла. Тань дээр хурж ирээд ингээд ярилцаад байж хоорондоо ингээд анзаараадсан. Бичлэг хийж байгаа болохоор хүмүүс худалдаа хийхгүй юм тийм ээ. Яг өглөөд ингээд бүр орлог нам цагш. Ингэдэж өглөө нэг жаад кофе юугаа аваад орой нэг 5-аас хойш нэг 6 7 хүртэл бас нэр ажлынхаа яачин. Тэгээ өдөр нэг 2 цаг 12:30-аас нэг 2 цаг яг одоо бол нэг нам цагчдаг. Одоо ингээд ажил харах хүртэл ингээд тийм. Энэ бичлэгч нэг л байгаа ерөөсөө тийм. Тэгэхээр чи би 3% хийх яадаг болохоор миний ажлаа цагтаа гэхээр чи бас хэцүү болчихж байгаа байхгүй гэхдээ яахад ямаа. Тийм тэгээд та өнөөдөр биднэрт нэг цаг зав гаргаад өнөөдөр нэг жаахан эрт тарах боломж байна уу? Одоо тэгээ яа. Ямаа би бүр танаас ингээд бас таны нэм өдрийн орлогыг чинь бас ингээд хумслаад ингээд тийм ээ. Хумслан гэж бодохоос бүр ингээд зүрхшээж аваад асууж байгаа байхгүй юу? Яг нь гэрч яах нүүрс байгаа өнөөдөр нүүрс мод авах байчи. Хүн бүрт нэг тухайн хүний нэг хэр хэмжээнд таарсан бас би нэг ийм л юм би угаасаа хийж чадна тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг нэг хийчих юмсан, ийм зүйлийг нэг хийгээд бүтээжүүл надад болоод миний өөр хүүхдүүд, өөр хойчид маань үлдэж байгаа хэзээ маань тустай юм да, хэрэгтэй юм да гэсэн хүний хүсч зорж явдаг нэг биелэх боломжтой нэг тийм мөрөөдлүүд байдаг шүү дээ. Биелэх таны мөрөөдөл аймгийн хатар баруун хойд ингэж жоохон модл тарих байсан гэдэг. За ямар сайхан мөрөөдөл вэ? Ямар сайхан мөрөөдөл вэ? Би энэ намар бас манайхны нэг хүнээс явсан л да. Явахдаа би саяалжаар очиод цэнхэр гасвар гэдгийг авах юм уу гэсэн чинь нөгөө шороо мороотоо авч явахгүй болдгоо гэн. Шороотой мороотоо болохоос машин үлсэж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд яаж чадаагүй. Тэгээд тэнд нэг аймгийн засаг дарга нь байдгийн билээ. Тэрэнд нэг хайлт тааралдаад би тэг цэнхэр гасвар гэдэг юм байдгийн би атар тарих гэсэн чинь атар яаж ч нэг 10 суулгачихсан гэж бодсон чинь шороотоо сэлтэйгээ ингэхээр би одоо машин дэрний юуж яасан гэсэн. Хэр ам бүхтэй мод юм бидээ бодаа гэсэн чинь би тэрийг саяалжаас асууж чадаагүй байгаа. За тэгээ тэрийг хэлж чадаагүй л дээ. Яагаад яг тэр толгод гэж тэн чинь одоо яг тийм модгүй болцсон тийм ямар яагаад яг тэр газар байгаа нэгдүгээр хоёрдугаар тэр юу яаж байгаа бэ? Тэр баруун хойноос ингэж орж ирдэг ус юуны ам газар байхгүй чиг дээрээс уулнаасаа бууж ордог. Тэр нэгдүгээр хоёрдугаар манай аймаг бүр дээр үеэс одоо тэр баг эцэг хааны үеэс тэр баруун хойд талдаа тэр нэг өөрсдөө яасан таасан газар байдаг юм байгаа. Дээдсүүд оршилж исэн газар байдаг. Тэгэхээр одоо дээдсүүдийн тэр газрыг бол янзж юм хийж л таараа бас. Гэхдээ тэрэнд биш арай цаашаа бүр нэг уул толгодын бараадаа тэгээд яах юм бол тэр чинь тэгээд бас юу штэ. Одоо өөр хөөгчөө өвлгөөч дээдсэн нутаг гэдэг юу гардаг. Тийм тэрийг л яахсан гэж одоо өнөө хавар энийг байшингаа жоохон салж нэвтрэхгүй болох гэж бодно. Тэгэхдээ би тийшээ бас юм бодоод л юм. Өгөөд аймгийн захиргаа өрөөнд хэдэн төгрөг өгдөг юм уу? Ямар ч байсан нэг юм яа. Нөгөө 340 аваагүй. Шууд юунд нь хадгалцсан. Даасандаа хадгалцсан. Би тийшээ нэг мод нэг тэр цэнхэр гацуур бас их зүгээр юм шиг ээ. Тэгээд одоо жоохон аймаг бүхтэй юм яах байсан шүү. Их сайхан мөрөөдөл юм бэ. Тэрийг л нэг биелэж өгөхөндөө ямар ч байсан миний 10 мод тарьж өгөх.
Монгол байвал энд 50 би ирдэ чамаа 50-ыг санахгүй гээд. Би чамаа гიშгцэн хойно түүхэд надад хэцүү шүү дээ. Тийм эстэй гэж байгаа аваад гэсэн. Харин тийм ээ та энд бол хогоо хийгээд байдаг юм байна. Тийм ээ энд бол хогны уут байна. Тийм. Хүмүүс бол тэгээд аваад альва нэг жижиг чихэр жижиг нэг ширхэг чихэр авсан ч гэсэн хогоо бол телевизэн хийх үү яах. Одоо энэ байнга намайг өгөлдөг болохоор миний таяхгүй. Хаяхгүй. Яста гонч гэж хэлдэг тэр шиг яста. Хаяхгүй шүү. Ерөөсө би одоо ер нь байнга л тэгээд чи тэрийг хайчлаа энийг хайчлаа гэдэг тэргээр явжсэн чи наатаа аав жижиг хүүхд явжсэн эмээ даа өдр гэж бод. Харин ер нь таны ойр орчмыг харахад бол хог бол алга гайгүй шүү. Хаяхгүй. Их цэвэрч юм ба. Тэгж яахгүй л энэ замын зүрэлч нарыг ер нь хүн бүхэн хайрлж юмэр гэдэг. Ер нь одоо нуруугаа гартал түүж, нуруугаа гартал зүв хийж байгаа усуд тэгээд эднээс чинь жоохон тал бүрдэл хэмж харж байхгүй бол эднээс чинь ямар бас төвөө байсан яасан би биш. Муудаа энэ ажлыг хийгээгүй шүү дээ. Ерөөсөө нэг нь сайд байх хэвээр нэг нь ажилтнуудаа хийж явах л ёстой. Айл ажиллаж гисэн тийм байдаг өстой. Авгад одоогоо шунгаа бариад яж нөхөр нь гаднаас мөнгө ороод бариад орж ирдэг. Нэгдүгээр. Тийм. Хоёрдугаар ерөөсөө би энэс болоод харин хэлэхэд залуучууд ч ер нь хүнд хэлэхэд гэртээ ороод орохтой ажлаас орохдоо яасаа гэд энийгэд орчиж ивэл таарна нэгдүгээр. Хоёрдугаар гэртээ орсон хойно хүүхдийн дэргэд бай ер нь ямар ч хүний дэргэд хөмсгөө зангидаад даргаа битгий муу хэлжээ, цалингаа битгий муу хэлжээ. Энэ чинь дандаа чамайг дандаа унтраадаг асуудал шүү. Энэ ерөөсөө их муухай их муу. Миний ээж авч их цагтдаг байсан. Би ч гэсэн тэргээр нь ерөөсөө би одоо 200 300 сөрний цалинтай байж байсан. Ерөөсөө тэр хэмжээнд хүн юм бодоод тэгээд зогсоолтой тэгээд тэр сэтгэлээ таашаад гэдэг үстэй тэр чинь тэгээд миний амьдрал чинь хүрчхан тэр юм. Тэгээд чадахгүй юмны төлөө тэгээд тэрнийг даргаа муулаад тий орж даргаа муул ажлаа муул хоёр энэс болоод хүүхд ажлыг сонирхолгүй болдгийг. Ерөөсөө би тэрийн юм барьж боддгийг одоо яагаад доктор тэгж бодож байгаа манай аав ээж чинь ерөөсөө энэ хэдэн малын буян 126 төгрөгийн цалинтай шүү дээ. Хэдэн малын буян хөөе гэдэг ингэдэг. Тэр дандаа юм магтаж идэг. Тэгээд аадмаа ч гэсэн биднээс ажилд ороод одоо ингэ яах вэ? Битгий юм олж байгаараа дандаа зэдэг магтаж өгчүүлж байгаараа гэдэг. Ядарсан хүмүүс хэвтрийг өвчтөг нь хэлнэ зтэй. Чи би эрмээс хараад гоё байгаа зтэй. Юм аа хийгээд өөртөө гартаа сүүтэй одоо гэр чи баяа орно штэ. Хүүхдүүдээ дэрс захирал штэ. Хүүхдүүдээ захирал надаас айдгүй хүргэнж байхгүй, айдгүй бэрч байхгүй. Айхтаа би тэдэс хэрэг хийгээд байгаа би загнадгүй л дээ. Тэдэс ямар тийм хийх биш. Тэгээд ер нь бол ерөөс яах вэ эмээ, яах вэ ихчээ, яах вэ ээжээ л гин. Тэгээд би тэгнэ үгүй тэхүү тэрсэн дээр хийв тэгээд тэр тушаал захирал штэ би. Тэгээд тэр тэгвэл таныг дүр хүлээж. За тэг. За тэгэхээр би цэрнэд мэд ихчтэй ойролцоо орны 30 орчим минут ярьж зогслоо. Үнэхээр даарж ин миний хөл бол нилээ ингээд даарж ин. А гисэн хэдэж одоо энэ хүний тухайд гэтэл өдрийн 12 цаг 13 цаг ингээд гадаад зуны халуун өвлийн хүйтэнд ингээд зогсдог. Тэгээд энэ хүнийг хараад үнэхээр биширж ин. Тэгээд хэдүүлээ хэсэг ингээ хүлээзэнж байгаа. Тийм ээ. Тэгээд одоо цэрнэд мэдэгчийн гэрлөө очие. Гэрт нь очиод илүү сайхан дотн яриа өрнүүлээд энэ хүний хүсэл эрмэлз цэрнэд мэд гэдэг хүний дотоод ертөнцийг ямар юу байдг юм бэ? Энэ хүн дотоосдоо яг юу бодож явдгийг гэдгийг илүү сайхан хамтдаа уудлаа үзэх штэ. Ерөөсөө хөдөлмөр ерөөсөө сөхрөхгүй байх хэрэгтэй. Ямар хамаатай байдаг юм байгаад завууд жаргаад ямар хамаатай. Би ч ингэж бодож явдаг. Цаас хийхгүйсэн юм уу? Бас болоогүй. Энэ жижигхэн моднууд ч астай сайн байдаг болсон. Оюутан хүүхдүүд байхгүй өглөөд бол нэг галахгүй байгаад байна уу? Өглөө галахгүй, ер нь оюутан ч галахгүй. Энэ тэнэ залж ханаад сар одоо 66 мянга гарч байна. Одоо яах вэ? Өө, бас нэлээд өндөр байна тийм ээ? Тийм. Өчигдөр тушаалаа шүү дээ. Өө, тийм үү. 66,700 гарч юм да. За. Тэгээд нэг модтой 2000 нүүрсээ ирэхээр хоногоо авч байгаа. Тэгээд энэ манайх нөгөө банцсан завсар юу хийчихсэн.
Баазын завсар нэг юу хөөсөнцөр авчаад хийсэн чинь огтноо ороод одоо ерөөс сул л да. Ерөөсө хаагүй хамаагүй үлээгээд одоо. Би хагасаа бүтээсээ жоох ороо гарахтаа бас жоох юм ойж жоод явах хэрэг орны наа суухаар өвдөх хөлөөлөөл. Тий. Галлаад байгаа мөртлөө тэгээд тийм давхар хонж байгаа байхгүй өөрснөө байж байгаа мөртлөө. Оролт тав тэрийн төлсөн гал ёстой сайхан хаслаа тийм би бүр тэр бас өөдрөг байх нэ. Модон дээр нөгөө нүүрс хийгээд ингээд шүдэн зурхлаар за энэ одоо яадаг болтол гэж. Тэр шүдэнцээ асч байгаа юм. Харин тийм. Уг нь бол би бол бас гал түлж чаддаг хүүхэд байхгүй. Өөрийгөө магтж байгаа ч юм биш гэхдээ түрүү ингээд бодчихсэн. Энэ гал асахгүй хаа гэж бодчихсон. Ерөөсөө юм зөв хийгээд яаж л ороод асчдаг. Тийм юм бэ тийм ээ. Одоо л өстой сайхан дулаацлаа. Өстой сайхан дулаацлаа. Танд юу н амралтын өдөр гэж байдгүй? Байдгүй. Тэгэд одоо энэ гэр орны ажлаа тэг яаж таймжуулах вэ? Ороо ингээд галлаад ингээд би бас юу хийж яхаа энэ чинь сүрлээ янзлаад тэгээд дар дээр нь жоох юм баяуул оюулаа тэгээд л хэлсэн шин. Та тэгэд орой нэлээ. Тэгээд би 10 ерөөсөө бүр залууг байхад ерөөсөө 12 1 гэж унтдаг. Өглөөрөөс 5 бол хамгийн ерөөсөө 4 цагийн нойр. Тэгэл зүгээр шүү дээ. Зүгээр хүн тэгэл бүр ингээд сурцсан л яадаг ч үгүй. 4 цаг унтаад таны нойр ханах уу? Ханаа зүгээр. Бидний хувьд ч юм бол 6-7 цаг унтглараас их баг санагдал нэг 8-9 цаг унтвал нэг сайхан нойр. Үгүй. Тэр чинь чи өөр ингээд бодчих. Би баг унтцсан гэж бодоод байгаа байхгүй юу да. Тэгэхээр би танаас ярьцлагын төгсгөлд нэг ийм зүйлийг асуумаар байна л та. Өнөөгийн залуучууд маань залуу хүмүүс гэдэг чи өөрөө нийгмийн хөдөлгөгч гол гэж байна тийм ээ. Нийгмийн хамгийн том баялаг. Тэр ч утгаараа залуучууд маань ер нь яаж яваасаа залуучууд маань юун дээр илүү их ингээ сэтгэлээсээ тийм ээ хандаад юу гэн дээр илүү их ингээ анхаарлаа хандуулж явбал тэд нар илүү их сайхан амьдарч одоо байгаагаасаа илүү сайхан амьдарч болох юм шиг танд харагддаг. За наас их гоё. Юу юм? Хүн ерөөс өөрөө ингээд өөрөө зүгээр нэг дайлмын дээлтэй явж иж л дээ тийм ээ. Гэтэл нөгөө найз нь арын өрөөс нь илүү торготой явж энэ талаас нь бодоод хэлэхдээ энэ хүнд байгаа юм надад байхгүй гэж болно. Надад байгаа юм энэ хүнд байхгүй гэж болно. Тэрийг илүү харж болохгүй ганцхан өөрөө хамгийн гол нь тэр хүнээс илүү явж бодоход өөрөө илүү юм сэтгэж зөвлөн юм одоо хийж явах хэрэгтэй. Өөрөө юм сурч хийж явах хэрэгтэй. Өөрийгөө л ухаарч явах хэрэгтэй. Хүн өөрийгөө хайрлаж өөрийгөө юм хийгээд би нэг юм хийж анд том дургу ерөөсөө яснасаа дургу зүгээр өөрөө мөхөд авах хэрэгтэй.